Энэ бол болд гэр бүлээ авч явах маш том хариуцлагыг үүсэн бөгөөд өөрийн гэсэн ажилтай болоод өдгөө 4 жилийн үргэлж байна. Харин энэ бол түүний эхнэр Сара. Тэрээр хүүгээ өсгөж гэрийн ажлыг амжуулдаг чадварлаг гэрээ эзэгтэй юм. Харин тэдний хайртай хүү Бэлгүн нь одоо эрдмийн гаргаа эхлэхээр 1-р ангид элсэн суралцах гэж байна. Тэд чөлөө цагаа хөгжилтэй өнгөрөх дуртай, аз жаргалтай гэр бүл. Хүссэн зүйлээ худалдан авч аялж зугаалan юугаарч дутахгүй амьдрахыг тэд хүсдэг. Жишээлбэл тэд 7 хоногт нэг удаа гадуур хооллож суух дуртай. Мөн Сара эмэгтэй хүн болсон хойно хүнсээ зөвлөхийн хажуугаар өөрийн сонирхсан зүйлсээ үзэж дэлгүүр хэсэх дуртай. Өдөр тутмын амьдралд унаа тэрхүү зайлшгүй чухал учраас болд үргэлж автомашина, бензинээр дүүрэн байхыг хичээдэг. Гэвч тэд цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хийж буй зүйлс хэрэглэн хിവэрэ боловч худалдан авч буй хэмжээнд багасж байгааг анзаарчээ. Энэ юуны үр дүн бэ? Мэдээж энэ бол инфляц. Инфляцийг энгийн үгээр тайлбарлавал үнийн түвшин өсч мөнгөний үнцийг алдагдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшин өндөр байх тусам таны зарцуулах мөнгөний хэмжээнд орогдох худалдан авалтын хэмжээ багасах юм. Ингэснээр мэдээж гадаад валютын үнэс нь. Жишээлбэл 2012 онд $1 1397 төгрөг байсан бол 2015 онд $1 1981 төгрөг болсон байна. Үүнээс үүдэн Сарагийн худалдаж авахыг хүссэн брендийн гутлын үн өссөн байна. Дээр хэлсэнчлэн болдын гэр бүл аялал зугаалаар явах дуртай. Нэгэн удаа тэднийг машинтайгаа хөдөө гарч аялсаар буцаж ирэх занд нь таагүй явдал босдон тэд осолд өвдсөн байв. Азар хими чанаас эрсдэгүйч болд баг зэргийн бэртэл авч харин машинд нь хохирол учирчээ. Ингээд тэдэнд эмчилгээний болон автомашин засварын мөнгөний хэрэг гарлаа. Энэ тохиолдлоос авч үзэхэд даатгалд хамрагдах нь маш чухал юм. Учирч болох эрслээс хамааран даатгалын хэд хэдэн төрөл байдаг. Үүнд тээврийн эслийн, эрүүл мэндийн, эд хөрөнгийн, орон сууцны гэх мэт. Хэрэв болд тээврийн эслийн болон эрүүл мэнд амь насны даатгалд хамрагдсан бол дээрх тохиолдол гинтийн санхүүгийн өндөрлөг шийдэх боломжтой юм. Ийм гинтийн ослын үед ч даатгал танд хэрэг болно. Мөн тэд мөнгөө гэртээ бэлнээр хадгалах нь эрсдэлгүй гэж үздэг. Үүндээ зориулсан цэв хүртэл худалдан авсан байв. Гэвч нэг удаа тэдний гэрт тулгаа орж хадгалсан бүх бэлэн мөнгийг болон эд хойшлуудыг нь аваад явлаа. Энэ тохиолдолд ч мөн даатгал чухал болгоно харагдаж байна. Харин бэлэн мөнгө нь хулгайд алдагдах боломжтой ба инфляцийн нөлөөгөөр үн цэнээ алдаж худалдан авах чадвар нь багасдаг. Иймд мөнгийг хадгаламжинд хадгалуулах нь хамгийн зөв бөгөөд аюулгүй шийдвэр болно. Ингэснээр тодорхой хугацааны дараа таны мөнгөнд хүү бодогдож хэмжээ нь өсөхөөс гадна ирээдүйд шаардлагатай хэрэгцээнд хөрөнгө оруулалт болж чадах юм. Болдын гаргасан нэгэн ухаалаг шийдвэр нь ирээдүйд хүүхдийнхээ сургалтын төлбөр зориулж одооноос хийсэн хадгаламж байсан юм. Түүнчлэн сүүлийн үед гүйлгээ хийхэд бэлэн мөнгнөөс гадна дансны буюу картын гүйлгээг илүү ашиглах болжээ. Энэ нь бэлэн мөнгөний аливаа эрсдлээс хамгаалагдаж чадсан байдаг. Төлбөр тооцооны буюу зээлийн карт ашиглах нь дараах давуу талтай. Төлбөр тооцоо хийхэд хялбар. Бэлэн мөнгөний машин олноор байх болсон тул цаг хугацаа хэмнэдэг. Мөн цахимаар гүйлгээ хийх боломжтой. Эцэст нь харахад өрхийн санхүүг авч явна гэдэг бол маш том хариуцлагатай ажил юм. Тиймээс өрхийн төсвийг зөв өдөрдөж өөрсдийн нөөцийг үр ашигтай зарцуулах нь урт хугацааны сэтэл харамжтай байдлыг дээшлүүлж санхүүгийн эрслээс хамгаалах ач холбогдолтой. Болдын гэр бүлч санхүүгийн эрслээс хэрхэн хамгаалах сэргийлэх аргыг суралцсанараа санхүүгийн аюулгүй байдлыг бий болгож илүү аз жаргалтай, сэтэл харамжтай амьдрах болсон юм.